Тез аминдас яагаад нийт аминдас хэрэглэгчдийн хувьд хамгийн топ хэрэглээтэй аминдас болохыг мэдэх үү? За үүнтэй холбоотой нэг сонирхолтой судалгааны үр дүн хуваалцъя. Америкийн Юта мужид байх Вебер улсын сургууль гэдэг. За энэхүү сургуулийн хийсэн судалгааны үр дүнд агаарт дэгддэг бичил организмуудыг устгах маш сайн хүчтэй үйлчлэгээтэй болох нь тодорхойлогдсон байдаг. За энэхүү судалгааг яаж хийсэн бэ гэхээр нэг юм хаалттай орчинд нянгийн үржүүлэхийг спрей цацлагаар ингэж цацаж тараасан. За үүний араас T аминдасыг тэр хаалттай хэсэгт ууршуулсан байна. За тэгэхээр хэсэг хугацаанд ууршуулсны дараагаар яасан бэ гэхээр 12 минут ууршуулсны дараагаар Micrococcus luteus гэдэг нэртэй төрлийн бичил организмуудыг 90% хүртэл бууруулж чадсан байна. За үргэлжлүүлээд ууршуулахад 20 минут нийт 20 минут орчим ууршуулахад тухайн бичил организмуудыг устгах хувь нь 99.3 болтлоо өссөн. 99.3. За өөр бас нэг дахиад нэг судалгаа тусдаа хийсэн. За тэгээд тэрэн дээр бас шалгаж үзэхэд T аминдасыг 12 минут ууршуулахад Pseudomonas aeruginosa гэдэг төрлийн бичил организмуудыг 99.96% хүртэл бууруулсан баг тогтоосон байна. Мөн 10 минут ууршуулахад Staphylococcus bioaerosol-ыг 44% бууруулсан. За үнэхээр гайхалтай биш ээ. Яаж гэдгийг гайхаж байвал ерөнхийдөө энэ тосны хэдүүлээ орцыг задлж харцгаая. Тэгэхээр энэ холимог тос нь 5 төрлийн амин тосны орц найрлагатай. За энэний найрлагт нь хадаасхан, нимбэг, эвкалипт, розмарин, синнамоны холцны амин тос гэдэг хэд хэдэн ийм өөр төрлийн амин тоснд орсон байдаг. За хадаасхан буюу клов гэдэг найрлагт нь орсон эхний амин тос бол бусад нийт амин тоснууд дундаа нянгийн эсрэг ариутгах чанараараа хамгийн өндөр үзүүлэлттэй тийм тос байдаг. За хоёр дахь амин тос буюу нимбэг лемон амин тос нь яадаг вэ гэхээр ариутгах чанар бас маш өндөртэй. За мөн дархлааг дэмжих байгалийн нэгдлүүдийг өөртөө агуулж идэг. Бусад орцууд нэх юм бол бас их сонирхолтой. Нарийн бовны амьтлагаанд бас их ордог. Маш түгээмэл хэрэглэгдэх cinnamon гэдэг нунтаг байдаг. Тэ cinnamon-ны холтсноос гаргаж авсан амин тос нь бас ариутгах чанараараа онц сайнд тооцогддог. За мөн ариутгахаас гадна вирус мөөгөнцрийн эсрэг үйлчлэгээр маш сайн. За тэгээд мөн найрлагт нь орсон эвкалипт модны амин тос байгаа. За эвкалипт модны амин тос нь дотроо хит хитэн төрөл идэг. За энэхүү тосны найрлагт радиата, эвкалипт радиата гэдэг төрөл нь орсон бөгөөд эннийх нь үйлчлэгээ гэх юм бол халдвар нянгийн эсрэг үйлчлэгээ өндөртэй, мөн агаарыг маш сайн цэвэршүүлж өгдөг. За мөн сүүлийн нөгөө 5 дахь орц буюу rosemary амин тос байгаа. За энэ нь болохоор амтлагч ногоо розмарин гэдэг амтлагч ногооны амин тос юм аа. За энэхүү тосны үйлчлэг гэх юм бол ариутгах, за микробын эсрэг нянгийн эсрэг үйлчлэг бас маш өндөртэй. За тэгээд түнчлэн халдварын эсрэг үйлчлэгээтэй. Тийм төрлийн эмний найрлагт ер нь их ордог. Тийм амин тос байна. За энэхүү тосны ингээд орцыг хараад үзэхээр үнэхээр яалтчгүй маш сайн халдвар, нян, вирусын эсрэг үйлчлэгээтэй амин тос болж чадчихаамаа. За тэгээд тийм ч болохоор амин тос хэрэглэгчдийн донд ялангуяа хүүтний улиралд өдөр бүр хэрэглэдгийг гайхах зүйлгүй. Мөн энэ амин тосны орцтой эрүүл мэндэд ямар ч харшил үзүүлэхгүй гэр ахуйн болон цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд нь байдаг. За энэхүү тосны нэрийг англиар ерөнхийдөө ингээ бас яг сайн харах юм бол thieves гэдэг нэртэй байгаа. Thieves. За энэ thieves гэдэг нь болохоор ерөнхийдөө англиар хулгайчд гэдэг ингээд нэртэй үг байгаа. За тэгэд яагаад ингэж нэрлсэн бэ гэхээр энэхүү тосны найрлагыг зохион бүтээсэн Гэри Янг анх Англи дахь музейд байдаг тэр архивын материалаас судалж өөрийн мэдсэн зүйлсээсээ суурилж энэхүү тосны найрлагыг гаргаж авсан. За тэр мэдээлэл нь юу вэ гэхээр 15 дугаар зууны үед Европт дарахад байсан цар тахлын үеэр 4 хулгайч нийлээд тахлаар өвдсөн эсвэл нас барсан хүмүүсийн гэрээр явж хулгай дээрэм хийгээд өөрсдөө өвдөхгүй яваад гэсэн байх нь. Тэгээд тэд нар өөрсдөө ямар хүмүүс байсан бэхээр амтлагч урмал болон үнэртэн сүрчиг зардаг тийм 8-ачт байсан. Гэхдээ тахлын үеэр худалдаа 8 хийдэг байсан бомбд нь хаагдаад тэдний ерөөхдөө ашиг орлого нь
ингээд хаагдсан байна. Тэгээд тиймээс тэд нэр өөрсдийн хэрэгэлдэг байсан тэр худалдаалдаг байсан ургамал сүрчгнээс хөл гар нүүрэндээ дүрхэж хулгай тонолоо хийгээд өөрсдөө хамгаалаад байсныг одоо баривчилсныхан дараагаар өөрсдөөс нь асууж олж мэдсэн байдаг. За тэгээд хэрглэж байсан ургамал амтлагчид нь яг энэ TIVS амин тосны холимогт орсон байдаг. Тэгээ энэхүү одоо амин тосны холимгийн нэрийг хүртэл яг энэхүү домогт сэдвлэн бүтээсэн тийм төвхтэй байдаг. За тэгэхээр TIVS амин тосоо хэрэглэх өөрийн дуртай одоо 5 аргыг хуваалцах гэж байна. За эхнийх нь амин тосоо хүйтэн сэрүүний уйлралд өдөр бүр ууршуулж гэртээ халуун дулаан маш гоё ааглаг үнэрийг бий болох боломжтой. За сайхан гоё ааглаг юм байгалийн цэвэр үнэр гаргахаас гадна агаараа цэвэршүүлээд агаарт тархаад аваа тэр нян бактерийг бас устгах боломжтой. Хоёр дахь арга. За хүүхэд томчуудгүй оройдоо унтахын өмнө хөлийн ууланд шингэлж түрхээд массажлах. За үүнд бол би одоо Янглийн өөрсдийнх нь зориултын V6 гэдэг шингэлэгч тосыг хаяа хэрэгэлдэг. За мөн хаяа гэртээ бэлэн байж байдаг шар тосоос хэрэглэх дуртай. За 3 дахь арга. За тэгэхээр 3 дахь арга нь нэг халбаг зүгийн бал дээр нэг тусал TIVS амин тосоосоо тусааж нэг аяг халуун цайнд ингээ сайхан хутгаад тэгээд сайхан халуун бүлээнээр нь 50 уунаа. За 4 дахь арга нь хоолой ам зайлах жамц давс дээр тусааж бүлээн усанд уусгаад за тэрийгэ хуваагаад гэр бүлээрээ хоолой амаа зайлах боломжтой. За 5 дахь нь хүн ихтэй газар болох дэлгүүр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг орохын өмнө цамцныхаа ингэр дээр ч юм уу эсвэл ингээд оролт зүүжвэл оролтныхаа ингээд гаднаас нэг туслыг тусаагаад тэгээд гадар явах боломжтой. За ингээд энэхүү амин тосоо хэрэглээд өөрийн гарсан үр дүнгээсээ бас бичлэгний доо гоё хуваалцаарай. Та бүхний бас өөрсдийн хэрэглэх дуртай аргуудыг уншиж хамтдаа бас тэрийг хэрэгжүүлэх